энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. За Копенхагны хамгийн гол стрит руу хүрээд ирлээ. Энд нэг юм гоё юу байт юм байна? Шоу, усан өргөлөр юм байна. Бахан шоу эргэлцсэн. Тэгээд энэний ардаа тэр Hay House гэдэг айгуу гоё гэсэн тийшээ орж үзцгээе. Тэгээд энэ нь болохоор ер нь л нэртэй брэндүүд нэдэг шопинг стрит юм байна. Өсөг шиг үсэг байдаг улстай улс байна. О бабалтай юм байна. Яра. Бабалтай очиж. So cool. За тийшээ орж үзцгээе. Энэ юуныхаа нэр нэ? Годомчныхаа нэр нь шахаар. Stroget юм шиг. За team street bag. Шүн болохоор амар дуучин мэт болсон юм шүү. За дайны хүнсний төвхт ороод ирлээ. Үн ямар хойно танарт харуулъя. 11 Danish krone. Хүмүүс болохоор 1 кг нь 16 гинэ. Авокадо нэг ширхэг нь 12. 2-3-аар талхны 20-25. Сирний Netto гэдэг юм байна. Нөгөө Исландд бас Netto гэж өгөхгүй. Тэрний шар өнгөтэй юм байна. Арай өөр л шүү байна. Гэж өглөө надад ус эрэхтэй ус авчи. Скир бас юм байна. Скир 31 гинэ. Лактоз фри суу 19. Энэ нөгөө 2 хоронтой болохоор айгүй хямдхан харагддаг. Гэхдээ яг хямдхан бичлэх л та. Нэггээр юм айс кримүүд байна. Бидээ сая хоол идсэн болохоор яд ч нэг зүгээр тийм тюб биш ч жижиг айс крим гэж үзсэн чинь. Дандаа тюб байна тий. Баггүй шүү. Дандаа юм байна. Дэлгүүртний пив шууд зартын юм шиг шүү. Нөгөө юунд зарахгүйсэн шүү дээ. Айсландд энэ ч шууд зартын юм байна. Тиграцтай гэсэн юм болог. Бахан жууснууд байна. 24, 21 гинэ. Хоёр онтой болохоор айгүй хямдхан харагдаад байгаа болчих яг үндэ шилжүүлэхээр бас хямдхан биш байхаа. За би ус аваад гарах юм байна. Ийм нэг ус авчи. Үн яахгүй мэнэ за кассан дээр хэд болох харцгаая. За тэгэл болоод энэ ч өөрсдийнх нь яг ансаж үзэх хэрэгтэй гэсэн юм бол харагдахгүй л байх шиг байна. Снэк нь ямар хөө мэддэм бол тоо энэ. За энэгээр чихэр шоколад байна. Гэтэ би яг аль нэг өөрийнх нь OG снэк гэдэг ус. Мэдхэд хэцүү юм байна. За ингээл байдаг юм шүү дээ. Лүүс байдаг.
Энэ дээр байгаа шоколадууд нь өөрсдийнх юм шиг байна. Энэ ч байна. Ийм үрэл юм шиг байна. Шоколадтай үрэл гинэ. Шоколадс одоо идэхэд л хоол идэх байлаа. Тэгээд ийм снакууд их байна. Би нэг снак читгэхэр гүлэн л та. Шууд нөгөө өөрөө төлдөг кас гэж бол байдгүй байна. Хүнээрээ шууд төлүүлт юм бишээ бичүүлүүлт юм байна. Ой чайс. Green fresh salad. Tapi ini kayak es krim lah. Strawberry chocolate no. Magnum in. Dan ini kasa. Jadi apa? Бодол гэсэн чи ямар амар сонирхолтой бодлоо вэ? Yes. Энэ нөгөө Tivoli Garden-ийн entrance байна. Шууд том хүүхэд гээ шууд ингээд орд юм бэлээ. Дотор нь ингээд Lego байдаг. Хүүхдийнхээ баг Disneyland юм уу? Хасаа өдөр болохоор 11-ээс 20 цаг хүртэл идэх юм байна. Харагдчихэв. Ийм газар байна. Tivoli Garden. Энэ гой гарт. Доторчлыг харуул. Ихээр гоё харагдчихэв. Copenhagen-ийн яг хамгийн том стейшн юм байна. Яг хотын төвдөө яг Лондонгийн юу шиг King's Cross шиг яг дэглэмэл юм бол тэгээ төрөл бүрийн метронууд нь тийшээ доош орж ийн. Нэр метро автобус хоёрыг ижилхэн үлдээ бэлээ. Тэгэхээр бараг ямар ч ялгаагүй хүмүүс гэхдээ метро юу хоёроос илүү дугуй их хүнд юм бэлээ. Тэгээ тийшээ онгот ингээ платформудаас салаад тийшээ харж ивэл ингэж явт юм байна. За би одоо өнөөдөр миний 2 дахь өдөр. Өнөөдөр нэг хитгэн газар очиж харчаа. Тэгээд юу ялаа? Airport явлаа. Тэгэхээр газ бүх юм амжилж яв. Энэ гэдэг Tivoli Garden гэдэг рүү орё гэж бодсохгүй. Тэр л парк юм билээ. Бүтэн өдөржингөө юмуудыг тоглох гоё юм байна. Зөндөө гоё тоглолт юм байна. Ийм галзуу уулах юм болгоно. Тэрийг юу яж идсэнгүй. Өчтөр орой энийг хайж яваад. Тэгээ орой орох гэсэн чинь амар гоё юу. Тэшээ яадаг. Юу байсан. Тэшээ шидлээд байдаг тийм тоглоомод идчихтэй. Тоглоом үзэх. Тэр дээр хэвчээ чинь ийм үдэ тийм байна. Tivoli гэдэг дараа нөгөө нэг ууртах цаар ирвэл тэгээ дүү мөнөстэй ирж тоглол гоё газар шиг санагдлаа. Ингээд Денмаркт 2 дахь өдөр буюу 24 цаг дуусгаад 4 цаг байна. Нацаараа намайг 9 цагт удаад өглөө 8 болж гисэрсэн 11 цаг унцаа. Өмнөх шөнө болохоор airport дээр байсан гарыг сайн өөр авчтаагүй. Okay, so here we are. Second day in Copenhagen. Догоо могоо их шүү. Бийж байгаа
ирчихсэн шүү. Өглөө ирсэн ч өчтөр нэг амар өнөр өртөхөөсөн. Өнөөдөр нэг тийм Бээжинд нэг тийм жоохон хаг өнөртэй шиг тийм өнөр өртчихсэн. Одоо тэгээд тийш гараад Main Street-ээр нэг очиад тэгээд airport явах явсан шүү. Би тийшээс гад кофе олж очиод тэгээ явлаа. Энэ явгууны гарцны юуг бол сайн шийдчихээ. Одоо ингээ хоёр талын хоёрыг нэг зам авч яхад нөгөө нэг гэрлэн дахин өөр бас чунтартай юм байна. Дугуун болохоор хажуудлынхаа энэ замаар явд юм байна. Явгуунтэйгээ хамтдаа биш. Тэгэхээр зохион байгуулалтыг сайн эзэм шийдсэн улс байна. Өчтөр энэ нөгөө нэг концерт болж исэн амар чамдуу тавиал бөөнөр гой бүжиглээд. Тэгэд юу юм бэ? Өдрийг биш хагас өдрийг сайн шоуд шүгрөөд юм байна. Гэтэ хог мөгөөс яра. Юм бас байна. Энэ нэг усан өглөөр ямар их үед юм бэ те. Миний харсан 3 дахь усан өглөөр байна. За тийш чигээр яваад та нарт гоё стритийг харуулчаад явцгаа. And everybody's here. So we have a lot of Die Copenhagen Band is that? Бүтээний өглөө 9 өнгөрч. Айсландын цагаар тэгвэл бүр өглөө 6 болж байгаа юм байна. Наран ч үнэхээр таалагч нэг би бүр ингээд наргуу уулт гарахаар ирсэн. Би одоо сая нөгөө нэг Исландаас наашаа нисэж ирэхдээ автобусанд амар уясахгүй хүүтэн биш автобус онгоцонд тэгэхээр би нэг ууштай амс олж авъя гэж бодлоо. Тэгээ явахад таахгүй л үгүй. Тэгээд явцгаая. Замаараа нэг McDonald's-аас зүгээр бургер төмөс 2 аваад airport дээр очиж та. За иймэрхүү байна. Shopping street нь хүн багтаа бол өчигдөр чинь бүжигнэлтэй л байсан. Энийг тийм Мендо street аваад. Яг өөрсдийнх нь Copenhagen гэсэн юм байна уу? Үзэсгэлэнтэй авч юм аа. За харсан 5 дахь өглөө байна. Ямар алхах өглөөтэй бэ? Бүтээний өглөө бол хүн багтай юм байна. Өчтөр орой үед хүмүүсүүд нэлээд шавцсан.
Яг арай хоол идчихэд энэ яг хотын төвд идсэн байхгүй. Тэгээ буцаад хотел руугаа явсан чинь амар байсан. Хүмүүс дооч мэтээ ер нь жоохон шавуулчихсан шүү. Seven-Eleven бол үнэхээр амар их гэдэг юм байна. Тэгээд дугуун зам хүний зам хоёрын гэрэл мэлсэн зохицолгоо. Амар наа. Дэш яваад тран суугаа тэгээд бус тавлаа. 24 цаг Копенхагенд гэдэг юу ичлээ те баг. Влог ичлээ те. Яа. Таалагдсан байх гэж найдаж мэдээж edit хийгээд оруулна. Өнөөдөр бол чадахгүй авах бүтсэн өдөр нарта strip club гэдэг юм штэ. Night life амар сайн хөгжсөн болсон байна. Тэгж бодлоо. Оо яна. Ямар гоё. Энэ барилга энэ минь уран хийцмийн цэцэл гоё. Яра. Иймэрхүү чамин юмнууд ямар их бит. Хот. Цааш гэлэрч. Амар тийм хөгжилтэй жижигэн юм сонирхолтой юмнууд их байдаг газар. Тэний үйлдвэрлэл хийгээд хүмүүсүүд ингээд зураг аваад дэжид юм байна. Шинэ гарах юм байна. Dat denk ik try. Niels Vlog гэнэ. Ийм юу байт юм бэ? Ийм миний лист дотор бас байсан. Ийм классод хийдэг юм байна. Зандаа явж байгаа чиглэлчлээ. За явцгаая. Very sunny, very beautiful Copenhagen гэдэг яг үнэн биш үү? Би буцаад Копенхагны онгоцны бодлоо авахгүй гэсэн чинь онгоцны бодол дээр хүрэх гээд хүртэл аркет хийдэм бэ. Би тэгээд нөгөө амьсаа авчдаг уусаа яарад энэ ч ашгүй байна. Амьсаа олчлоо. Тэгээд энэ ч болохоор нөгөө нэг duty free-гээс ч болохоор бүх юм такс нь 10% хэмждэг юм байна. Тэгэхээр айгуу дэжгүй маш олон юмнууд байна. Гэтэ энэ кашмирийнхаа материал нь жоохон хатуу юм байна. Косыг бодвол Гэтэ ер нь амар nice. Тэнгүүтээ дотроо юм кафетэй матча энэ төр залтаа тэр яар та. Яг гол матча гэж байна. Тэгээд сая юу ч болохоор матча биш кофе өглөө ууцлахаар юм авсангүй зүгээр шууд юу аваад галлаа. Энд чинь бичүүлдэг юм биш үү байна. Гэрэн зүстэй. Тэгээд юм байна. Fancy. Тиймэрхүү байна. Тэгээ би одоо гейт руу явлаа. Тэгээ boarding хийгээд. Бай бай. За boarding хийхээс өмнө хэмжээд ирчихлээ. Одоо цаг 11:30 болчихно. 12:35-аас орно. Нэгсэн. Гэхдээ 11:50 boarding гэсэн за. Одоо жоохон суугаад амар яарч ирсэн чи. Өдөрчлөө тийшээ нисэх юм байна. Окей. За онгоцондоо суугаад буцаад Айсланд руу явлаа. Маш сайхан аялал байлаа. Надтай хамт байсан. Баярлалаа. Тэгээд лого эдит хийгээд маргааш нөгөөд бас оруулна.